Монгол кино Pictures Dual Z Pro агентлаг хамтран бүтээв. Тэг нийгэмд соён гэгэрүүлэх одоо үүрэгтэй олон мянган жил хүн төрөлхтний одоо философчд улс орны тухайн арт түмний философчд бол дандаа ийм л ажил хийж яваа шүү дээ. Тэг тийм учраас бас ад үзэгддэг. Энэ хүний дотор ямар зүйл оршдог вэ? Энэ хүний дотор нь хүмүүсийг хэрхэн сэрээж, хүмүүсийг хэрхэн дагуулах вэ гэдэг бол магадгүй таны өмнө одоо хүлээж байгаа хамгийн том зам байж болох юм. Талцуулахгүй, айлгахгүй, хийрхэхгүй, цэцгэрэхгүй иргэншил хамтдаа. Ээж, тань түлээж би эмчтэй болж байгаа. За, тань түлээ гэж. Ээжийн хувьд хот одрын эцсийн шатанд онцлогдсон гадагшаа явж эмчилгээ хийх шаардлагатай байна. Монголд эмчлэгдэх ямар ч боломж байхгүй. Боломжгүй. Юу гэж вэ миний хөө? Зүгээр ээж, санаа зовлог. Мэдээж альва нэгэн өвчин, альва нэгэн зовлон гэдэг бол хүнд бол одоо хэлж ирэхгүй, хийсч ирнэ гэж ярьдэн шүү дээ. Миний эргэн тойрон байгаа найз нөхдүүд манай одоо гал голомт гэр оронд гэр бүлийн хүрээнд ч гэсэн одоо бүр яг энэ бол яг ингээл тулгараал иртгэл байхгүй. Ирээл одоо би дээрээсээ Ирээл тулдаг. Тэгэл ирэхээр нь тулдаг. Яагаад тэгчих болдгүй юм бэ? Тэгэд би одоо жишээлбэл цэргийн бодлыг зохиосон гамбол дахыгаа хамгийн том ахыгаа би уушгины хавдар болсон байхад зүгээр л нэг ч удаа эмнэлгийн хаад татаж үзээгөө. Цалингаа аваад хамтрал яваадсэн. Бүгдээрээ болох юм байх гэж бодоод яваад исэн нэг өдөр уушгины орд тавтартай болчихлоо. Тий. Юу л юм чи ингэдэг. Гэхдээ тэгээд яг үнэн үү? Итгэдэг юм билээ ш. Яг гэгэрэх гэсэн үг өөрөө гэгээ орох гэсэн л үг яваад байгаа ш. Ерөнхийдөө хүн ингээд харанхууд бүдчээд хан мөргөч юм уу юмд бүдэрч очиод байдаг ш. Гэрэл асаахаар гэгээ ороод тэгээд хүн ингээд замаа олоод явна. Толгоогоор очиж хан мөргөхгүй тийм ээ. Тэгээд одоо за гадаа хээр болвол харанхууд ингээд юм олохгүй юм айчаа явж байгаад тэгээд үүрээр 4-5 цагийн үед гэгээ ороод ирэхээр юм ингээд харагдаж эхэлдэг шүү дээ. Тэгээд тэрийг л хэлээд байгаа шүү. Хэрвээ чи гэгэрээгүй бол маргааш юу болохыг тооцоолж чадахгүй, нэг жилийн дараа юу болохыг чи тооцоолж чадахгүй. Яг бол чам тийм чадвар байхгүй. Тийм би нэг өөрөө зүгээр дотроо бодохдоо муу юм ботж болтгоо юм аа. Тэ? Би өвчин би одоо ингэчих болоо тэгчих болоо за өнөөдөр тэр бол холгор надаас байгаасай. Тэ? Хүн одоо би дараа жил одоо тэгчих магадгүй ингэш магадгүй гэхээр одоо юу гэдэг юм тийм үү? Яаж мэдж байгаа тэгэх шаардлагатай юм уу? Одоо юу гэдгийг нөгөө амны бэлгээс юу тий юу муу ёрын юм тий одоо бараг л нэг тийм яриа руу орох гээд байгаа байхгүй юу? Тэгтээ сүх талаад л үхэр амарч гэдэг юм уу? Ер нь би өөрийгөө мэдэж яан ч гэдэг юм уу? Өөрийгөө өстө мэдэхгүй шүү дээ. Тулгаж байж туулж гардаг. Сүх талаад л үхэр амар. Муу юм түүгээр. Тийм ээ. Буруудахын аргагүй, зөвдхийн аргагүй Монгол сэтгэлгээ. Монголчуудын амьдрал суурин соёл иргэншил шилжснээр
бид өөрсдөөсөө үл шалтгаалах маш олон эрсдэл тунд амьдарч эхэллээ. Хажуугаар машин шүүгчихгүй. Дээрээс барилгын материал унчихгүй. Халдвар төвчин тусчихгүй. Хэт төвлөрөл утаа униар гээд тоочж үлбарна. Болох аюулыг тосож мэдээд тэсэж үлддэг нүүдэлчин ухаан. Нүүдэлчний соёл иргэншлээс суурин амьдралд шилжихийн хамт нүүдэлчний гүн ухаан хэдийн бүтгэрчээ. Нөгөө талдаа суурин соёл иргэншлийн сэтгэл зүй бидэнд хараахан бас төлөвшөж амжаагүй байна. Сэтгэлгээний хувьд монголчууд бид шилжилтийн саармаг үеийг туулж явна. Хөгжсөн улс орнууд эрсдлийн индексээ тооцсон гаргаж, эрсдлээс урьдчилан сэргийлдэг. 2 жилийн өмнө хэд манай улс эрсдлийн тодорхойлон хэмжиж чаддаггүй байлаа. Мандал даатгал компани санаачлан онцгой байдлын ерхий газартай хамтран үндэсний эрсдлийн индексийг тооцдог болсноор Монгол улс 13 төрлийн эрсдлийг статистик мэдээлэл тулгуурлан гаргаж, жил үрийн төгсгөлд 1-9 оноогоор үнэлж хэмжиж эхэллээ. Монгол улсад 2016 онд нийт 964 тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик гаргасан бөгөөд учирсан нийт хохирлын 746 тэрбумыг иргэдийн эрүүл мэндэд учирсан хохирол эзэлж байна. 100 мянган хүнд ногдох хор тавдрын нас баралтаар Монгол улс эхний 4-т, элэг болон ходоодны хавдраар дэлхийд тэргүүлж байна. Халдвар төвчний төрлүүдээр амьсгалын зам, бэлгийн зам, гидсний халдвар төвчин, цусаар дамжих халдвар төвчний эрсдэл өндөр байдаг хэмээн бүртгэгджээ. 20 жилийн өмнө манай яг нэг эрсдлээ тооцож чаддаг байсан гэж телевизээр ярьж ирсэн. Би тийм яриа сонсч байсан. Тэгсэн чинь одоо сүүлийн үе тооцсон гэж сонсох юм. Аштай юм та тийм. Өнөөдөр хаана байгаа мэдчихлээ. Одоо тэгэхээр нэгэнт эрсдэл тодорхой байна. Энийг эрсдэл дотор амьдарч байгаа юм шиг одоо энийг одоо тэгж цаашаага өдөртөж чиглүүлж бууруулах гэдэг дээр л одоо гол одоо ач холбогдол анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй болж байгаа. Та одоо тэгвэл жилдээ нэг удаа нэг ерөнхийдөө нэг шинжилгээнд орчих уу? Яагаад тэгэхээр мэдэхгүй. Тэгэл нэг өдөр л намар, нэг өдөр л өвөл, нэг өдөр хавар, нэг өдөр цум, наадам. Тэгэл дараагийнх нь ажиллана. Тэгээд энэ манай монголчуудын би бас дотор ингэж боддог. Хитрхи их хайнг байна. Одоо л би ч гэсэн ялгаагүй. Яагаад нэг удаа нэг те жилд нэг за нэг 2 цаг юм уу? Нэг ганц л цаг өөртөө нэг зарцуулаад зүгээр нэг сайхан очирлаад уулзаад учраад ингээд бүх юмудаа үзүүлээд ирүүл юу ч өвдөхгүй байсан ч гэсэн очиод тэгээд үзүүлж яагаад болтгүй. Тэгсэн мөртлөө цаг зав гаргаад бид нар яг нэг өгүүлэхэд хүний төрсөн өдөр дээр очиод суухтай хүртэл хэдэн 10 цагаараа уугаал суудаг л үстэй хоолонд идэв. Би гэдэг бол надаас тусдаа өгөгдсөн бие. Миний бие биш. Надад өгөгдсөн бие. Энэ өгөгдсөн бие надаас хамааралгүйгээр яаж ч магадгүй. За тэгэд энэ бие чинь бид нар яаж авч явах уу гэдэг чинь асар том боловсролын асуудал гарч байгаа байхгүй юу? Бид нар өөрснийхөө биед өөрснөө л хариуцлагатай байхаас өөр арга байхгүй. Биднээс ямар ч хамааралгүйгээр өөрөө өвчин тусчих мэднэ. Биднээс ямар ч хамааралгүй шүү бие. Би зүгээр рок попийнхны өөрийнх нь тоглондоо л яри. Соёл эрдэнэ гэл айгүй том бидний одоо бурхтууд болох хандлагууд шүү дээ. Алтан үеийн ах эгч нар. Домог. Бие харилсан бол өдөрт одоо болтол амьд байж хэвээр. Бүгд домог болсон. Жинхэнэ амьд домог хурд биш. Тэд нар байх хэвээр байхгүй. Амьдаараа байж хэвээр. Айгүй эрт залуугаар авсан. 18 насны чи намайг борхоо. Чиний хэлдгээрээс та хүүхчиг байсаргаад гитараа тэрсээр гад галсан ах минь тэгэл бурхны орондоо хамаагүй хоолунд идэл хамаагүй юм холж идэж уугаал нэг өдөр хордлогонд ороо шоконд ороод явцсан. Энэ бол айгүй том харамсал байхгүй. Болоогүй юу вэ? Аймаар залуу. Арраад энд үерт явчуудаа л би тэрэнд л айгүй их харамсдаг. Үнэхээр бие хайрлаагүй. Мэдхгүй тэд нарт даатгал гэдэг юм байцсан ч юм уу. Ер нь нэг удаа ч очиж юмлэг дээр очиж байсан юм уу? Үгүй юм уу? Дуулаалаад, хуурдаалаад, яваалаад өдөр шөнөгүй найр наадам баяр цэнгэл болохоор л бүгдөө л муу гитараа өрөөл ингээл яваалаад. Намрын бороо зөөлөн шивэрхэд аумын данч дуртай насийн зөөж буцаар байгаа шүмүдэд хайртай
үлдэн гэж надад хайртай. Өдрөөс өдөрт холцсон байгаа ауда би хайртай. Тэр чинь төр улсын одоо тийм үү дүн одоо статистикийн дүнд ч гэсэн муугаар нь төлж штэ. Тэр нөхөр юунасаа болоод хариуцлагагүйгаасаа болоод хэд хувийн оцсноосоо болоод тэгээд яасан улс орны өгсөн хүмүүсийн насварсан хүмүүсийн тоог нэмэгдүүлж штэ. Тэгэхээр энэ ерөөсөө өөрийнхөө нийгэмд ийм хариуцлагатайгаа мартаж болохгүй байхгүй юу? Сан байна уу? Энийг зөвлөгөө авах гэсэн. Ээж маань их хүн дээр өвдсөн хор тавдрын хүн шатанд орсон онцтой байгаад. Манай ээж маань өмнө улсын эрүүл мэндийн даатгал төлдөг байсан ч улсын эрүүл мэндийн даатгалаас бид хоёрт их хэмжээний нөхөн төлбөр олох боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас одоо бид хоёр хувийн эрүүл мэндийн даатгалд даатгал хүсэлттэй байгаа. Танаа даатгах боломжтой болов. Энэ тохиолдолд болохоор нэгэн төвшин тодорхой болсон хүчин онцлогдсон учраас даатгал хамрагдах боломжгүй. Даатгал гэдэг нь маань өөрөө танд үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой байдаг. Тэгэхээр нэгэн үүсчихсэн эрсдлийг бол хамгаалахгүй гэсэн. Тэгэхээр өмнө нь та даатгалтайсан бол магадгүй манай даатгал 12-оос 24 сарын хүлээлгийн хугацааны дараа 20-оос 50 сая төгрөг хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ тохиолдолд бол нөхөн төлбөр хамрагдах боломжгүй гэсэн. Бид хоёрт одоо ямар ч боломж байхгүй. Өвчин зовлон хэлж ирэх юм шүү дээ, тийм ээ. Энэ өвдсөн хоноо даатгуулж болдго юм уу? Тэр нь өвдсөн хоноо бол даатгал болцоог юм. Даатгалын маань өөрөө үндсэн зарчим нь өөрөө юу юм бэ гэхээр ирээдүйд болж магадгүй гэж тооцоолж тодорхой хэмжээнээс одоо дундын санд мөнгө одоо ингэж хандивлаж сан бүрдүүлээд тэрнээс өвдсөн зовсоосуудаа мөнгө өгч байгаа. Тэгэхээр бас альва юм болохоор нүүр тулаад те хан одоо нүүрэнд тулцсан байх даатгах биш. Ирээдүйд эрсдэл тохиолдноо. Тийм болохоор өнөөдрөөс ахуулж тэр дундын санд мөнгө хоригдлуулчихъя гэдэг нь болохоор даатгалын маань өөрөө мөн зарчим одоо мөн чанар зарчим юм л да. Эрүүл мэндийн тогтолцоонд боловсронгүй өндөр түвшинд хүрсэн хөгжингүй орнуудад ч өвчл байдаг юм байна. Гэхдээ өвчин тусны дараа биш. Өвчин тусгаас нь өмнө урьдчилан сэргийлэх үжлэг онцлогоо шинжилгээний зарлыг өсгөж улсын бодлогоор шийдэж чадсан байх. Тийм ээ. Бид өвдөхөөрөө хамаг бүгдээ бардаг. Бүгдээ бараад ч оройтдаг. Өөрийн биеийг чимээлж, анзаарч, жилдээ ганц удаа үзүүлж шинжилүүлэхээс эрүүл бие гэдэг ойлголт эхэлдэг юм байна. Япон улс 1972 онд компани аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээ сургалтанд хамруулах хууль баталж өгсөн. 1982 оноос засгийн газраас санхүүжүүлэн 40-с дээш насныхныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж эхэлдэг болсон байна. Япон улс өвчлөөс урьдчилан сэргийлэх зарчмаа хадгалсаар ирсэн төдийгүй өдгөө дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлж байна. Нийгмийг ажиглаад хараад байл да бид нар зарим юмс хоцордог ч юм уу, сүүл эгээрдэг ч юм уу усныг байна. Хоноод нь оюутлогоо Вагнераас энэ тэрвэл ажилтныхаа эрүүл мэндийн даатгалыг даатгалсан байдаг юм л шүү дээ. Би сонс. Манай яг одоо болохоор яг л одоо хүмүүсийн хандлага, компаниудын хандлага өөр болж ирж байна. Тэгэхээр нэгдүгээрс компаниудын хандлага болохоор ажилчдаа бас тий бүтээмжтэй, өндөр бүтээмжтэй элдв зүйлд санаа зовхгүйгээр ажилласаа гэсэн хүсэл байгаа тийм. Тэр нь ажилд орж байгаа хүмүүсүүд бас тодорхой хэмжээгээр шаардлагууд тавьж асууж лавдаг болчихлоо. Яг тэгэл нэг цайны одоо нэг цай хоолны мөнгөтэй унааны мөнгө асууж байгаа болохоос биш би ямар орчинд яах юм, ямар эрсдэлтэй яах юм, ямар одоо хэрэгсэл тэг хөдөлмөр аюулгүй байдалтай одоо хамгаалагдсан байх юм. Одоо би эрүүл мэндийн даатгал надад авч өгөх юм уу гэж одоо асуудаг нь одоо их л бага л байна. Гэхдээ энэ маань болохоор хажмаар өөрчлөгдөж ирж байна. Сайн байна уу та эрүүл мэндийн даатгалтай юу? Даатгалтай. 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 Байхгүй. Ямар ч даатгал байхгүй тий? Аа. Хувийн даатгалтай юу, улсын даатгалтай юу? Улсын даатгал. Улсын компани даатгалтай. Улсын даатгалын нөхөн төлбөрөөр ямар нэг эмчилгээ авч ирсэн үү? Эмчилгээ авч байгаагүй. Гүн, авч үзээгүй. Авч байгаагүй. Одоор аваагүй. Одоо хүртэл аваагүй байгаа. Гэхдээ тэгээд болдог л байна да тий. Эмнэлэгт л үзүүлдэг. Одоогор авсан юм алгалаа. Авахгүй. Монгол улсад маань хувийн даатгалын систем нэвтэрсэн хэдий ч энэ тал дээр иргэдийн мэдлэг тун дулимг байгаа нь эндээс харагдаж байна. Хувийн бүхэл, албан журмын даатгал, нөхөн олгор гэсэн ойлголтооч хүнд дараатай юм шиг санагддаг юм шиг байна. Тэгвэл энэ ойлголтоос төгсөөж бэрх биш. Харин мэдэж өөрсдөө ухаалгаар хэрэглэх боловсрол бидэнд татж байна. Эрүүл мэндийн даатгал, даатгалын төв.
Монгол улсын эрүүл мэндийн даатгалын төвийг хурангуулан авч үзвэл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100% төр хариуцдаг байсан. 1994 оноос улсын эрүүл мэндийн даатгал нэвтэрсэн буюу та бидний мэддэг эрүүл мэндийн албан даатгалын 2%, компаниас төлдөг 2% даатгалын систем юм. 2010 оноос олон улсын эрүүл мэндийн даатгалын систем нэвтэрсэн бөгөөд энэ нь гадаадад эрүүл мэндийн үйлчилгээ авахд зориулагдсан даатгал юм. Өндөр үнэтэй энэхүү даатгалд гадаадын хөрөнгө оруулалтын компани, дотоодын томоохон корпорациудын захирлууд хамрагдаж байлаа. 2015 оноос дотоодын эрүүл мэндийн анхны хувийн даатгалын тогтолцоо буюу жаргалан даатгал бий болжээ. Уг даатгал нь хэрэглэгч бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг Монгол улсын тэргүүлэх хувийн болон улсын эмнэлгүүдэд цаашлаад Азийн нэр хүндтэй эмнэлгүүдэд авах боломжтой. Энэ нь жилийн хугацаанд 50 сая төгрөг $250 мянган хүртэл үнийн дүн бүхий эмчилгээ үйлчилгээг авах боломжтой даатгалын тогтолцоо юм. Хөгжиж буй орны хувьд даатгалын үйлчилгээний найдвартай байдлыг хангахад давхар даатгагчийн үүрэг чухал байдаг. Ийм ч учраас жаргалан эрүүл мэндийн даатгал нь Англи улсад төвтэй олон улсын эрүүл мэндийн Lamp Group компаниар даатгуулсан байдаг. Жинхэнэ газар дээр болсон юм нэг юм асууя. За хэдэн сар жилдээ төлөөд ямар үр дүнтэй байх вэ даатгал? Энэ шиг би яг үндэ сонирхож байна. За манай жаргалан гэдэг хувийн эрүүл мэндийн даатгал байгаа. Жилдээ 500-аас 600 мянган төгрөг төлөөд 50 сая төгрөгийн одоо Монголын топ эмнэлгүүдэд үйлчлэг авах тэр эрхийг авч байгаа. За тэгээд дээр нэг жилд нь бөөнөр ингэж 500 мянгаыг те 600 мянга төлөхөөс илүүтэйгээр сар болгоно энийг 50-60 мянган төгрөгөөр хуваагаад төлөх тэр болцоотой даатгал байгаа. 600 тийм ээ. Тэгээд 50 мянга. 50 сая төгрөг. Хүмүүцгүй юмнахаа тайсан гэж ярьдаг л да. Энэ бол одоо мэрэгний үг, мэрэгдийн үг. Тэгэхээр энэ бүхнийг арай тантай ярьж байхад өнөөдөр энэ өгсөл энэ сэдвээр ороход бол бид нар мэдэхгүй л алдаж байгаа юм их байна. Тийм биш юу? Бид нэр бас сая бас энэ нэвтрүүлэг хийж явах бас тэгж бодчихлоо лээ. Мандал даатгалын жаргалан гэх бүтээгдэхүүнийг 2015 онд гаргасан юм. Тэгээд тодорхой төлбөр төлөөд жилдээ 50 сая төгрөгийн одоо эмчилгээ үйлчилгээ авах тэр хэрэгтэй даатгал байгаа юм л та. Тэгэхээр тэрний талаар аль болохоор олон хүмүүсүүдэд одоо хүргэж те. Одоо даатгалын мөн чанар бол угсаа хэдэн дүүрэг олоод те зөрөө гаргаад ашиг ихтэй биш. Бид нар аль болохоор олон хүмүүсүүдийг даатгалд хамруулад тэрэнд байгаа тэр хүмүүсүүдийн цаана байгаа өрхийг одоо эрсдлүү одоо эрүүл мэндийн холбогдлолтой эрсдэл тохиолдоход нь одоо санхүүгийн савлгаагүйгээр давж гарах тэр боломжийг өгж байгаа нэг даатгалын компани ажиллаж байгаагийн суур мөн чанар юм болов гэж боддتي. Удахгүй нэг утаа өнөр ханиадны цаг ирнэ. Тэр ойрхоноос эхлэе. Одоо маргаашийн юмнаас эхлэе. Ханиа том болдгоо эм дом авдаг. Одоо даатгах болох уу? Адилхан л эрүүл мэндэд авчирсан тэр ханиад одоо томуу те бүхэл төрлийн хөнгөнөөсөө хүнд бүх төрлийн одоо өвчнийг л одоо энэ даатгалаар бүрэн хамгаалуулах бүрэн болцоод. За ханиад чинь ойролцоогоор 400-500 мянгаас гарна шүү дээ. Ер нь бол үзүүж явсаар хэтэл их л баг л та тий. Тэрнээс тэрний одоо бас яг гэрээгээр даатгалынхаа нөхөлбөрөөр нэг одоо буцаагаад мөнгө авчих бүрэн болцоод. Болцоод. Хүн авч ийн авалгүй яах вэ? Одоо амьдрал дээр байж л байна л да. Одоо автомашины даатгаж гэдэг юм уу? Орон байрны даатгал энэ төр хэл явдаг шүү дээ. Яна машин мөргөлдөг ч юм уу, машин шатчих дээ тэрнийг авах гэж шүү дээ. Үйлээ үздэг. Бараг бүтдэггүй гэсэн ийм ойлголт хүмүүсийн дунд байдаг шүү дээ. Хэцүү, хатуу, тийм ээ? Тэгэл даатгаад авчдаг болохоос буцаад ер нь үйлчлдэггүй гэх шиг. Ийм хүндрэлтэй ойлголтоор даатгалыг юугаар тийм өөрөөсөө холдуулж ойлгох зардал их байдаг шүү дээ. Яалтчгүй нэг ингэж байгаа. Нийт дээр хүмүүсүүд нөгөө эрсдлийн талаар ойлголт угаасаа сул. Тэгээд эрсдлийн ойлголтыг дагаад нөгөө даатгалын ойлголтод суулгахаар даатгалын талаар бас нэг ганц нэг улсуудын ярьсан одоо нөгөө муу түүх ч юм уу те тэн дээр суурилж тэгдийн инлээ гэдэг тийм шуурл маягтай яриад байгаа юм л та. Гэтэл одоо даатгуулах нь ч тодорхой хэмжээгээр амархан болчиход байна. Даатгалын нөхөлбөр авах нь ч гэсэн тодорхой хэмжээгээр юу болчиход байгаа. Одоо тэгэхээр мянган улсууд л одоо нөхөлбөр аваад одоо үр шимийг хүртэл явж байгаа хүндрэлгүйгээр. Одоо жишээ нь одоо бид нар эмнэлгүүдэд одоо эрүүл мэндийн даатгалын хайрцаг тавьсан байгаа. Тэр хайрцагт болохоор нөгөө баримт төлбөрийн баримтаа эмчийнхэн бичгтэй хамт тогтун тэгээ тавьчихвал хийчих юм бол манай ажилчид өглөө болгон тэрүүгээр тойрчичоод цуглуулад энэ материалыг авчираад үзэж шалгаад тэгээ мөнгөний болохоор дансрам шилжүүлээд өгч байгаа. Тэр нь бас том хэмжээтэй одоо хагалгаач гэдэг юм уу те тэр төлбөрүүдийг одоо эвтэж хөвдөж шимжиж байгаа тохиолдоход одоо тохиолдолд одоо төлбөрийн болохоор тодорхой хариуцах хэсэг нь болохоор өвчтөн маань өөрөө үлдээхэд нөгөөд хэсэг нь болохоор эмнэлэг манахаас өөрөө хэмжлээд авчиж байгаа. Гэх мэтээр одоо үйлчлэгээнүүд төр бид нар одоо шинэлэг зүйлсүүдийг оруулж ирэх гэж нэлээд хичээж ажиллаж байгаа. Одоо байнал гэж үзэл та бүгдээрээ тэр төртөл гэж ойлгоё л та. Иргэнтэй гэж хичээе. Тийм үү? Монгол улсад бас иргэн байна гэж хичээе.
одоо бие даасан хариуцлагатай, мухарсаггүй, гэгээ ирсэн, юмыг ойлгочдаг, ёс суртахуунтай, бусдыгаа боддог, гэр орныхныгаа хүндэлдэг. Тийм үү? За би одоо тэгж магадгүй шүү. Тийм үү? Би та нарт гай болоод юу хөө? Одоо дараа болоод юу хөө? За ингэх юм бол бити одоо намайг ягаарай. Миний төлөө өчир зүггүй юм болоорой. Тийм үү? За одоо юу гэдгийг. За би одоо өвчин тусч магадгүй. Би ерний бие муутай юм байна. Энэ нэг одоо даатгалыг би нэг хийлгэж ирсэн. Тий. Ер нь би нэг 4-5 жилийн дараа нэг төсний тийм үү? Мэс асалт руу орох байх шүү. Би ингэж идэж ууж байгаа. Ингэж миний бие одоо ингэж байгаа хүн би зүс муудчил таараа. Ер нь муу юм шиг байна. Тий. За одоо юу гэдэг би зүрхээ ер нь нэг сардаа нэг одоо харуулдаг ч юм уу жилдээ нэг харуулдаг бичлэгийг бол би хийлгэж явахгүй бол болохгүй юм байна шүү. Одоо юу гэдэг ингээд энэ чинь нэг өөртөө нэг гамтай өөртөө нэг хайртай байх хэрэгтэй биш шүү дээ. Тий. Ер нь өөрийгөө хайрлах чаддгүй бол хүний хэзээ ч хайрладгүй гэдэг шүү дээ. Ер нь хайрлах чадваргүй гэдэг шүү дээ. Тэгээ та даатгалтай ер нь байхгүй. Албан хүчээр дээр автомашин дээр даатгал гэлээ. Тийм юм нэг хамаатай. Хүчээр хийж нэг юм даатгах чинь. Уг нь бол зөв юм шиг байгаа. Гадаадын том адуучаар гитар тоглодог гитарынхаа баг хуруу муруу бүх юма даатгалт юм билээ шүү дээ. Бэлэн шүү дээ гэснээс та ядаж хуруу мурууга даатгалах гэж үз. Үгүй. Энийг юу даатгалах дээ. Энэ бол одоо тэгэл ажил чий чинь юу л бол юу хий чинь байж л байна. Хаяа нэг мах хөшгөлж байгаа гэрч чинь тэгээд энэний завсраар чинь гитарын утас орно, цус нь гарна, юмараа боо тий. Таас чи миний нэг шүтдэг гитар чинь хурууга даатгал хэдийн сая доллар. Тэгээ би өөрийнхөө хуруугаар энэ одоо нэг хэдийн сая долларч хүрээд идэх ч үжүүлээ гэж би дотроо тэрийг тухайн үед бас бодож ирсэн. Тэгснээ одоо ер нь бол эн чинь айгүй олон юм. Энэ өндөгний энэ гарын өндгийн хуруугаар энэ зүрх сэтгэлээс дамжиж гарч байгаа зүйл энэ өндгөн дээр би утсыг яаж мэдэрч хаана энэ лаадны хаана чанга суул мэдрэмжтэй өлгөх бүх юмаа би ингээд мэдэрдэг учраас энэ миний энэ хуруу бол айгүй чухал юм байна гэдгийг би мэдчихэж байгаа байхгүй. Би бусад хүмүүсийн өмнө ийм их хариуцлагатай гэдгийг яагаад ухамсарлахгүй байна? Та ер нь өөрийгөө хэр хайрладаг вэ? Одоо харин сүүлийн үед их бодоод тахилчдаг. Гэхдээ үйлдэл хийж эхлэегүй байна уу? Тий, үйлдэл хийж эхлэегүй, бодож эхэлж байна. Яагаад тэгэхээр би чинь за хэрэгтэй юм биш үү? Яагаад тэгэхээр миний зүрх сэтгэлээс гарч байгаа хамт олонтоо би нэгдүгээрт хэрэгтэй байна. Гэр бүлдээ хэрэгтэй байна. Ижээ явдаа хэрэгтэй байна. Ах トゥ нартай хэрэгтэй юм байна. Би өвдөж болохгүй маань. Энэ бол яалтчгүй л над дээр ингэ ирж байгаа байхгүй. Тулж ирж байна. Би ирүүл байх хэвээр. Тэгэхгүй болохгүй шүү дээ. Би амиа одоо зүгээр ганцаараа би амьдрал амьдрал ихтэй хэрэггүй юм чинь тийм биш байдаг юм бэ. Рок попт бол энэ урсгал энэ жанрт бол хурд хамтлаг болон отхон баяр бол хэрэгтэй юм байна. Би ганцаараа биш юм байна. Би ганцаараа амиа бодсож би гэдэг өвчнөөрөө бүчилсэн ч юм уу тийм биш. Ерөөсөө тийм юм ерөөсөө байдаг. Байна уу за. Сэнс. Найз нарын чам руу жоохон яруу ажилтаа ярьж байна. Ойр тэр аав юм уу та. Тэгээ имлэг дээр ирсэн чинь бөөрөө солиулахаас өөр ямар ч самгүй хүний. Тийм ээ. Яг тий. Найз нь байгаа бүхнээс хараад шатгаар тараагүй болчихлоо. Дээрээс нь аав нутаг орондоо нэр хүндтэй болохоор олон сайхан хүмүүс тусалж дэмжээл болчихлоо. Гэхдээ яг тэр нь юу болохгүй дээ. Иш найзаа. Найзын чамаас нэг гоохгүй юм аа. Чи нутгийн дуучдыг цуглуулад нэг сайхан хандын тоглолтыг өгч түү. Монголчууд бид хэн нэгнээ гэсэн сайхан сэтгэлтэйд олон хайрлагдсан хүнтэй тусалж байна л да. Гэхдээ энэ бол гарцч биш, шийдэлч биш.
Харин бид хандивын сэтгэл зүгээ даатгалын сангийн сэтгэл зүгээ сольж өөртөө болон өөрөө л босдод туслах цаг ирсэн байна. Хүнд гай болохгүй шиг аваа хүүхдтэй одоо эрэгтэй хүнийг л хэлжлээ дээ. Нөхөр хүүхдтэй гайх болохгүй шиг найз нөхөдтэй гай болохгүй шиг. Тэг хүн ингээд нэг амьдралдаа нэг $5,000 ч юм уу цогдуулчаад хадгалтын хийчгээд тэрийг нэг өөртөө хэрэглэх гээд ингэж явсан ч одоо муу найз нь тэгчлээ мөнгө байна уу. Тэг одоо нэг $5,000 ч одоо өгөлтэй ч өгөхгүй байл тааж ч тэг нөгөө хүн чинь нэг тийм гачин болт байдалд орчих жоох байхгүй тий. Өгөхгүй болохоор тийм үү сэтгэл нөгөө гимшин. Өгчхөр би өөрөөс нэг арайхад зовж авалсан мөнгө. Би дахид $5,000 мөн ч удаа та одоо Европод одоо Японууд ч эдгээр айгу хүйтэн гэдэг. Тэр чинь хүйтэнтэй биш аахгүй. Яг тэр чинь насан турсан хүмүүс аахгүй. Тий. Насан турсан хүмүүс учраас тэр чинь амьдралаа төлөвлөдөг, хүнд гай болохгүй. Тийм үү? Хүнээс ерөнхийдөө тусдаа өөрийгөө ингэж авч чадж байгаа учраас нөгөө нарийн ширээ маа ярихгүй илүү дутуу юм мөнгө төгрөг хүн зээлээ гэсэн ч өгдөггүй. Тэр чинь яг бие даасан хүмүүс байгаа байхгүй. Айгу соёлтой хүмүүс байгаа. Ер нь бол мэдээж би биологийн биет учраас миний үе бол хязгаар нэгэн цагт муудна, хөгшөрнө. Тий одоо алхаж гисэж чадгаач болно шүү дээ. Тэр тэргүй тийм болно. Тэрийг бол одоо ойлгох хэрэгтэй, хүлээмжшүүлэх хэрэгтэй. Би одоо муудаа хөгшөрж байгаа юм биш шүү дээ. Одоо азгуудаа би хөгшин болчих байгаа юм биш шүү дээ. Тий тэр чинь бүгдээрээ л бид нар ч одоо хөгшөө имгэн болно шүү дээ. Тий. Тэгэхээр тэрийг бол маш их сайн тооцоолж явах хэрэгтэй. Тий яг бол ирээдүйн цаг бид нар хүссэн хүсээгүй ирнэ. Тий одоо 10 жилийн дараах би хүссэн хүсээгүй 2020 он ирнэ. 2025 хүссэн хүсээгүй ирнэ. Мэдэхгүй зовлон гэж их юм да. Арай л эрт сэрсэнсэн бол мэдсэнсэн бол одоо нэг сайн имлгүүд гарч ирж байна. Интермед, гранд мед энтергээл өндөр зардалтай хүмүүс тэгэл ер нь болцоотой хүмүүс нь тийшээ явдаг. Орчууд нь хорооныхоо имлэгт очдог шиг ойлгоод байдаг. Энд даатгалснаар тэр имлгүүдэд үйлчлүүлж болох чинь. Болгүй яах вэ? Одоо манайх одоо гэрээтэй нэг 10 хэдэн имлэг байна. Энэ ч таны дурдсан угаасаа л Монголын улсын хамгийн шилдэг имлгүүдэд тийм хамгийн сайн гэж бодож байгаа имлгүүдэд л угаасаа бүгдэнд нь үйлчлэгээ аваад даатгалаараа тэр зардлын төлөвлөх бүрэн болцоод. Одоо би 40 жил нийгмийн даатгалд байсан. Төрийн байгууллагт ажилласан шүү дээ. Гүрвэзэр гэдэг хүн. За 10% гэж бодоход тэрний чинь 2% эрүүл мэндийн даатгалд өнөөдөр өгсөн байгаа шүү дээ. Тэгээд чинь нас үдээ болж өвдөж хавдан тэгээд тэрнээс хэдэн цаас ирэх үү гэдгийг би арга багцааж л байна л да. Энэ системийн бурууч гэж байгаа юм шиг. Зүгээр 1% тэр засаг төрдөө өгөөд 1% хувь шилжүүлээд бол надад ашиг гарах уу? Гаралгүй яах вэ? Угаасаа би эндээс бодлоо. Гэхдээ аливаа улс ялчгүй нэг тодорхой одоо хүмүүсүүдийгээ ширж явж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо төлбөрийн чадваргүй, нас өндөр гэдэг юм уу эсвэл одоо хөөх төгсчүүд ерөнхийдөө чирж явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр одоо бид нар одоо цалингаасаа охин болгон 2%, ажиллагч нь 2%, нийлээд цалингийнхаа 4%-ийг одоо улсын эрүүл мэндийн даатгал төлөөд явж байгаа. Тэгэхээр зарим нэг хэсгээ болохоор нийгэм өөрөө ингэж чирж явж байгаа. Гэхдээ яг одоо өөр дээр авдаг нь болохоор магадгүй 1% ч юм уу 2%-ийг одоо ингэж хувийн эрүүл мэндийн даатгал руу шилжүүлээд одоо энийг одоо эрүүл мэндийн салбарын даатгалын одоо либералчлал гэж яриад. Тэгчих юм бол үр дүн хамаагүй өөр болно. Тэгэхээр яг хуу энэ одоо өнөөдрийн нэвтрүүлэгт одоо манай компани жишээ болгож сонгож ингэж оруулж ирж байна. Тэгэхээр бид нар одоо энэ олон даатгалын компаниудын төлөөлөл болгож энэ чинь мандлыг гэж ярьж байна. Тэгэхээр уул нь бол угтаа бол энийг одоо бид нар ингэж ирэх биш. Энэ контентыг одоо даатгалын компаниуд нь бүгд нийлээд те дундаасаа ингэж одоо агуулга бэлдэж гаргаж ирээд энэ мессежийг олон нийтэд хүргэмээр байгаа. Тэгэхээр бас яг одоо энэ нэвтрүүлэг дээр соёл одоо түрүүнээс нэг соёлын үрийг тарьж чинь тэр үрийг тарихтаа манайхыг бас жишээлж авч ингэж одоо нэвтрүүлгийнхаа зочноор урьж байгаа болохоор мандал даатгалын зүгээс бас маш их талархаж байна та бүхэнд. Хүний хамгийн гайхамшигт нь эрүүл мэнд шүү дээ. Эрүүл мэндийн өндөр байхын тулд их л эртнээс эгэр мэрэн байлаа. Түрүү нэвтрүүлэг үзэж байхад Отонбаяр ах маань бас яаж ил бол та гарч ирж ил бол та. Тэгээд эцсийн дүндээ яаж яасан гэхээр би ер нь өөрийгөө даатгуулах шийдэ. Ягаад гэвэл би бол Монгол улсад хүлээмжшөрөгдсөн одоо Монголын ард түмэнд хайрлагдсан дуучин хүн юм байна. Тэгэхээр би адил хол төр одоо хүмүүсүүдтэй дуулаад харагдаад байх нь чухал юм байна гэдэг тэр хүн ойлгосон баг, ухамсарсан баг. Тэгэхээр яг энэ үнэтэй ижил отгоох шиг өөр бус хүмүүсүүдтэй
Энийг бас адилхан ойлгож өөрийнхөө эрүүл мэндийг бол хайрлаж байгаа. Тэгээ өөрийгөө хайрлах хэрэгтэй байна. Эрүүл мэндийг одоо чухалж үүсгэх хэрэгтэй байна гэх тэр ойлголтыг одоо түгээж байгаа нэвтрүүлгийн бас талархаж баярлж байна. Өөрөө өөрийнхөө эрүүл мэндийг эндээ даатгалсан. Даатгалсан. Би бас 2 жилийн өмнө өвдөгний хаалханд ороод тэр үед даатгал маань гарч ирээгүй. 2-3 жилийн өмнө орж ирсэн. Тэгээд бас ингээд төлбөр төлөөд үзэхэд чинь бас яг л хов үнийхээ нөгөө нэг санхүү дээр чинь тодорхой хэмжээний подгалыг ороод ирж байгаа байхгүй. Тэгээд тэр чинь кредит картаа зураал те. Кредит картаа зураал тийш дараа нь хэд удаа ингэж хооож хэдэн сарчулж ш тэрийг төлж байгаа. Тэгэхээр уусаа яг эрүүл мэндийн асуудал бол хүн болгоны л одоо энэ ч байх асуудал. Би бол хизээч өөрийгөө өвдөгний хаалханд орж жинж төсөөлж байгаагүй. Гэтэл ялчвал гинтийн мөрөл би хаалханд орж байгаа юм л да. Яг хүн очиод хан дээр очиод тас гэд тухаараа мөрөх биш. Мөрөхөөс өмнө яах вэ гэдгээл бодох нь хамгийн чухал болж л үлдлээ л дээ. Хүний амьдрал богино хон шүү дээ. Зүгээр нэсээд байгаа хар хэрэгч одоо 200 хүрдэг гэж шүү дээ. Бид нар ч юу 200. Тэгээд энэ их богинохон амьдралаа бид нар чинь маш сайн төлөвлөж явахгүй байхгүй юу? Тэгэхээр бид нар уран бүтээлч нар амьд л байх хэрэгтэй. Амьд байхын тулд бид нар эрүүл байх хэрэгтэй юм байна. Эрүүл байхын тулд одоо чиний хэлээд байгаа тэр даатгал матгал юу гэдгийг тэ хөлнийхөө хуруунаас толгойнхоо үзүүрний ус хүртэл даатгал бол яасан юм бэ? Одоо эд сайхан одоо амьдрах ёстой амьдралын сайхан үедээ ч гэдэг юм уу одоо өнгөрчдөг. Тэгээ надад ч бас хэцүү байдаг л да. Яг л би чинь тодорхой нэг хэмжээгээр хүнд ингээд найз нөхөр болоод ч юм уу дотн болоод тэгээд сайхан ингээд амьдралын гоё үед ингээд ирээ явж хахад одоо хамаатанч гэдэг юм уу найз нөхөч гэдэг юм уу өнгөрчхөр надад их том одоо гар зүчирж байгаа байхгүй юу. Би дахиад шинээр тийм их сайхан одоо дотны хүмүүстэй болох одоо хугацаа над барахгүй ер нь амьдралд ямар үргэлжлэх хүн тэгж янз бүрийн хүмүүстэй ямар татна болох тийм боломж байдаг биш. Тэр хүн чинь өөрөө амьдрахад бас цаг хугацаа хэрэгтэй. Зөвхөн одоо танил хүнд ямар цаг хугацаагаа зарцуулаад байх биш. Тэгээд ер нь ялангуяа нарчлалын жилүүдэд маш олон хүн залуу наснда өнгөрсөн нэг би одоо хараад энэ одоо юунаас болов гэж их хардаг л да. Тэгээд тэр ерөөсөө л энэ эрүүл мэнд гэдгийг нэг буруу ойлгоод ах шиг байгаа. Жаргалан энэ төмөн жаргал. Түүний дотроос юу лээ? Жонхон жаргалаг тий. Тэгэлгүй яах юм бэ? Эрүүл. Энэ бол айгүй том сэдв. Эрүүл байх. Амьдрах. Тайван амьдрах. Эрүүл амьдрах. Эрүүл байж энэ их ажлыг нуглана. Эрүүл байж энэ сайхан гэрүүлийг авч явна. Эрүүл байж бид нар өнөөдөр ажил хөдөлмөр болон амжилт гаргана. Эрүүл байж бусадтай их гоё хайрыг түгэн. Эрүүл байж гэрэлгээ цацран. Эрүүл байж бүхнийг л тавна. Эрүүл явах нь бурхны хишиг биш. Харин таны ухааны буян гэсэн эртний мэрэгэн үг байдаг. Тэгвэл энэ удаа би тавхантай таны эрүүл мэндийн тухай ярьлаа. Иргэншсэн иргэнтэй болж байж улс шиг улс буй болно. Иргэншилт хамтдаа